их хурлынхаа энэ тамга газар хавийнханд энэ улсын хурлын гишүүн төсөв мөнгөтэй холбоотой асуудлаар ингээ хуулийн төсөл санаачлж болж байгаа билүү? Нэг. Хоёрдугаарт эрүүгийн одоо хуулинд ингээд бас их хурлын гишүүд санаачлал гаргаад оруулж болж байгаа билүү? Би сүүлийн үед нэг юм ойлгох байчаад байгаа байхгүй. Би болохоор болдоггүй гэдэг ойлголттой яваад байгаа. Би өөрөө сангийн сайд бас хийжсэн учраас энэ их хурлын нэг заалтыг би бол зөвгээд ойлгоод идэг байхгүй. Тэгэхээр одоо ингээд бид нар чинь янз янзаар хувь проценттэй ингээ янз бүрээр хийгээд ороод ирээд байгааг их хурлын тамгын газар нь тэгээд оруулаад иж болж байгаа юм уу? Гэж би нэг иймэрхүү санаатай юм хэлж байгаа. За өнөөдөр хариулахгүй бол тэр л үз. Ер нь энийг нэг анхааралд авчих. Хоёрдугаарт би нэг Эрдэнэтийн нэг тэр цагааны хулгайлаад авчихсан юмар нэг тогтоолод өстө оруулсан чинь их хурлын тамгын газар нөгөө талын туйлыг хэлж байна. Энэ алтвыг оруулсан төсөл бол хүн өмчөд халдсан, үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж байгаа. Ингээд ер нь бид нар нэг жаахан дампуурчаад байгаа юм биш үү? Их хурлын тамгын газрын хуульчид их хурлын гишүүний санаачилсан тогтоолын төсөлд үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж байгаа гэдэг бол бас болох байгаа. Би ер нь тань мэдгүй юм хэлж шүү. За надад хариулт өгөхгүй байж болно. Би хэлчих. Ер нь та энийг анхаарал давал да. Танаа бүлэг яхаараа ингээд энэ дээр орж иж байгаа хуулийг хэлцэхгүй явж идэг юм би бас. Одоо ардын намын бүлгээ загнаад унлаа. За болий. За бүрүүд орж гişүү хариулж. За хууль тогтоомжийн тухай хуулиар тодорхой их хурлын гишүүний одоо хууль санаачлах тодорхой хүрээг хумсан байгаа. Гэхдээ хууль өөрчлөх тухай асуудал дээр бол байхгүй. Хууль өөрчлөх тухай хуулийн төслийг бол санаачлах болно. Шинжилсэн найруулга болохгүй. Жишээ нь татварын хуулийн дээр бид нар шинжилсэн найруулгыг оруулж болохгүй. Эрүүгийн хууль юм уу те энэ одоо нэг хэд хэдэн одоо хуулиудыг заасан байдаг. Энэ хуулийн дээр бол шинжилсэн найруулгыг оруулж болохгүй. Харин хуулинд өөрчлөлт оруулах нь бол их хурлын гишүүний бүрэн эрхэд бүрэн байгаа.